За өнөөдөр Монгол 98 нэгдэл Монгол улстай хамгийн олон төгсөгчтэйгөөрөө ерөнхий боловсролын сургуулийг хамгийн олон төгсөгчтэйгөөрөө манай Монгол 98 тэргүүлдэг. Тэр ч утгаараа одоо нийгэмд үүсээд байгаа энэ бохир балиар одоо онцгүй тэ сөрөг зүйлүүд дээр Монгол 98-чууд эерэг байцгаая нөлөөллийг үзүүлье гэдэг зорилгыг 2025 онд тавьсан. 2025 оны нөлөөллийн хамгийн ихний ажил маань одоо мод тарих өдөр болж ийн. Өнөөдөр бид нар үндэсний цэцэрлэг түрээлэндээ 208 монсыг тарихаар 21 аймгийн 208 залгууч цуглаад байна. Энэ жилийн зохион байгуулагч аймаг нь Хинти, Баян-Онгор, Ховд, Сэлэнг, Төв аймагуд байгаа. Тэгэхээр зохион байгуулагч 5 аймгийн зорилт нь 2025 оныг нийгэмд нөлөөллийн жил болохоор зориг ажиллаж байна. Миндээ өнөөдөр Монгол 98-чууд бид бүхэн маш олон мод тариад цэцэрлэг түрээлэндээ байна. Үнэхээр сайхан аж аргалтай байна.